TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. За надад нэг асуух юм байна. Тэгээд хэрвээ та ямар хүстэй байхаа сонгодог байсан бол эмэгтэй хүн болох байсан уу? Тэгэд эмэгтэй хүн байх гоё юу эсвэл хэцүү юу гэсэн асуулт байна. Сайн бацхан уу? Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ тавтай морил гэрлээ байна. Тэгээд бас жимсээч гэсэн өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хамт хөтөлгөөр ирсэн байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ эмэгтэйчүүд бид өөрсдийгөө яаж дүгнэж үнэлдэг болох талаар нухацтай ярилцах болно. Тэгээд эмэгтэй хүн одоо болж төрснийхэн хувьд бид заримдаа их сул дорой үн цэнгүй юм шиг санагддаг. Тэгээд ийм учир шалтгаануудыг бас яагаад ингэ санагддаг талаарх учир шалтгаануудыг эргцүүлэн ярьцгаая. Тэгээд нөгөө талаараа орчлон ертөнцийг бүтээсэн Бурхан эмэгтэй хүнийг юу гэж үздэг болохыг судалж унших цаг гаргах болно. Сайн байцгаана уу? Би жимсэн. Гэрлээ чи мэдэн дээ тий. Маш олон эмэгтэйчүүд амьдралдаа сэтгэл дундуур сул дорой тийм дутуу мэдрэмжтэй яваад идэг штэ. Яагаад гэвэл тэд маань өөрсдийгөө сайн сайхан байх зохистой гэж бодохгүй байгаас эдгээр нь одоо эхэлдэг байхна. Тэгээ тэдний өөртөө хандах хандлага, итгэл унамшил нь сул байдаг байх нь штэ ийм эмэгтэйчүүдийн. Маш олон эмэгтэйчүүд би юу ч хийж чадахгүй юм байна. Ингэж амьдрах нь одоо ингэж амьдрахч гэжтэй гэсэн тийм мэдрэмжтэй байж идэг. Тэгэд заримдаа надад нийгмийн зарим хим хэмжээ шаардлагад хүрэхгүй байгаа мэт тийм мэдрэмж төрөх үед бас байсан. Тэгэд бусад хүнээс өөрийгөө доор гэж одоо бодох сэтгэл одоо бодох нь одоо сэтгэл санааг амар хэцүү ер нь болгодог шүү дээ. Тэгээ бас та нар маань өмнө нь өөрийн үнэлэмж гэдэг нэр томьёог сонсож байсан байхаа. Бид өөрсдийгөө юу гэж боддог, өөрийнхөө талаар ямар мэдрэмжтэй байдаг тухайл ярьж байгаа гэсэн үг аахгүй юу? Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бид бас өөрсдийгөө хүндэлдэг, үн цэнтэй тооцдог. Бас хэмбэ гэдгээ ойлгосон бол өөрийгөө үнэлэх, өөрийгөө ухамсарлах үнэлэмж маань төдий чинээгээрээ эрүүл зөв байна л гэсэн үг. Гэхдээ бид өөртөө төвтэй өөрөөрөө бардамнах тухай яг энэ дэр огт яриаг байх нь. Харин голыг нь олсон хэмбэ гэдэг үнэн зөв зураглалтай байх тухай ярьж байгаа гэсэн үг аахгүй юу. Тэгээ жишээлх юм бол ингэж ярина гэсэн үг. Би хоол хийхдээ сайн шүү дээ. Харин юм оёх асуулах энтерт бол бусдаас одоо тусламжийг дуртай авнаа гэх мэтэр өөрийгөө төгс болгож бусдаас дээр гэж одоо ярих талаар ярьсангүй. Тэхийн оронд өөрийнхөө сайн чаддаг зүйлийг хэлээд бас чадахгүй зүйлээ нэрлэж өөрийгөө хин гэдгийг хүлээн зөвшөөрч бас үүн дээрээ анхаарал тавина л гэсэн үг. Тэхийн оронд өөрийнхөө сайн чаддаг зүйлийг хэлээд чадахгүй зүйлээ нэрлэж бас өөрийгөө хин гэдгийг хүлээн зөвшөөрч анхаарал тавина л гэсэн үг байхгүй юу? Хэрвээ өөрийгөө дандаа л чадахгүй, бүтэхгүй, болохгүй гэдэл ах юм бол өөрийгөө үнэлэх үнэлэмж маань бас сул байна гэж бид нар ер нь өөрийгөө дүгнэх хэрэгтэй болж байна гэсэн үг. Тэр өөрийнхөө тухай тогтсон үзэл хүмүүрт байдаг шүү дээ тий. Ямар харагддаг, хэр ухаантай, юу одоо хийхдээ илүү сайн гэдэг ч юм уу тий. Эсвэл гэр бүл болон эргэн тойронд нь одоо эргэн тойрныхондоо хэр нийцтэй байдаг вэ гэдэл. Гэтэ тэр бодлууд маань хэр үнний одоо хувьтай вэ гэж бас бодох хэрэгтэй тий. Хэтэрхий өндөр эсвэл бүр өөртөө гатуу бас бийжиж болно тий. Яг гол нь голыг нь олсон үнэн нь илүү их бодтой байх хийг одоо олох хэрэгтэй гэсэн үг. Магадгүй сул дутуу муу гэж бодоод байх юм бол зорилгодоо хүрэх зам, найдвар, мөрөөдөл гэд бүх юмд маань одоо тэр зүйл нь нөлөөлөд эхэлнэ гэсэн үг байна. Тэгэхээр өөрийгөө сул дорой гэж үнэлдэг хүн эрсдэл хүлээхээс айгаад бас ажлаа сайн хийж чаддаггүй, ажлын гүйцэтгэлүүд бас гарч чаддаггүй байхна. Тэгээ тэнийг юм хэлчиж магадгүйгээд бусдын ярианд ч бас оролцож чадахгүй бие барьдаг байхна шүү дээ. Хүмүүс өөрийг нь магтахаар бас тэрэнд нь ч итгэдэггүй нэг тийм байдлууд гаргаад байгаа нь өөрийгөө үнэлэх үнэлэмж нь сул дорой хүн байна гэж дүгнэх техник.
Тэгтээс нөгөө талаараа өөрийгөө сул дорой гэж боддог хүн өөрийгөө сайн гэж харагдуулахын тулд хитрхи хичээл зүтгэл гаргаад өөрийгөө сайн болгож харагдуулахын тулд бусдыг шүүмжилж эхэлдэг байх нь л тий. Тэгээд танд бас ийм зүйл ажиглагддгүү. Эсвэл ийм үйлдэл гаргаад байгаа одоо хүнийг та мэддэггүй тий. Энэ хоёр төрлийн эмэгтэйчүүд аль нь өөртөө төвлөрөөд бусдад хүрэх талаар нэг хич одоо тэгж их боддгоо гэсэн үг байна. Тэгвэл ер нь өөрийн үнэлэмжээ сул байгаагаа хэрхэн яаж мэдэж болох вэ гэдэг асуулт яг энэ дэр гарч ирж байна тий. Танд бас би хэдэн асуултуудыг хэлж өгье. Өөрөөсөө та асуугаад үзээрэй. Хэрвээ хин нэг нь таныг төсөл хариуц шинэ ажил гүйцэтгэх гэж хэлэх юм бол та айж үгүй гэж хэлдэггүй. За, магтаал сонсох эсвэл өгөөмөр хандах танд хэцүү байдгүй. Дараагийн дугаарт нь хүмүүс өөрийг чинь сайнаар бодоосоо гэж хүсдэг мөртлөө бусад хүнийг л сайн гэж хэлчихье гэд танд бодогддгүү. Хүмүүс ер нь өөрийг чинь юу гэж бодож байгаа болоо гэдэг дээр та хэр их анхаарал хандуулдаг вэ? За, дараагийн дугаарт нь бүтлгүүтэж магадгүй ажлаас зогтаадгүй, сэтгэл санаа хит их эмзэг мэдрэмтгий амархан гомддоггүй. Хүмүүс мөн өөрийн чинь талаар сөрөг муу зүйл ярьж байвал тэрэнд нь таас амархан итгэдэггүй. Та ер нь шүүмжлэх, дургуутсах хандлагатай юу? Ихэнх асуултуудад та тийм ээ гэж хариулсан бол сэтгэл зүрхнийхээ гүнд яг одоо юу болоод байгааг нэг эргцүүлэн бодох хэрэгцээ тань дээр гарч ирж байна. Тэгээд ихэнх эмэгтэйчүүд өөрийн одоо өөрийгөө үнэлэх үнэлэмж сул байгаагаасаа болоод маш их шаналх хандлагатай болчихсон байдаг. Шалтгаан нь хүүхэд байх үед нь бусдад хүлээн зөвшөөрөгдөөгүй, хайрлуулж байгаагүй гэдэг ч юм уу те. Харамсалтай нь бидний олонх нь ээж аваасаа хайртай шүү, бахархдаг шүү гэдэг одоо үгийг хизэж сонсож өсөөгүй те. Хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ бидэнд ер нь байгаад идэг. Бид гадуурхагдснаасаа болоод гуниг шаналлыг тээж явдаг учраас одоо өөрийгөө хинбэ гэж үнэлэхэд маань одоо нөлөөлөд эхэлж байна гэсэн үг. Тэгээд зүрх сэтгэлдээ ийм шарах тээж аваа эмэгтэйчүүд маань бусдыг өөрөөсөө илүү сайн, илүү чадвартай гэж дүгийлдэг тийм бодолтой болцсон байдаг. Тэгээд үүнээсээ гадна хүүхэд байхдаа бэлгийн дарамтанд одоо өртсөн те хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүд одоо өөрсдийгөө огт үнэлдэггүй болцсон байдаг гэсэн үг. Тэд ашиглагдсан эсвэл бохирдсон гэсэн тийм мэдрэмж, сэтгэл хөдлөлийн шарахтай насанд хүрсэн тийм эмэгтэйчүүд болоод өсчихдөг. Тэгээд тэд өөрийгөө үнэлэх үнэлэмж нь солигдож гэмтсэн одоо байдаг болохоор эдгэрхт нь туслах нь одоо маш чухал хэрэгтэй. Тэгээд энд бас маш их төвчээр цаг хугацаа хайр хэрэгтэй болно гэсэн үг. Их олон улс орнд тогтоос хүүгүүдийг илүүд тооцдог тэр уламжлал зөндөө байдаг тийм. Бяцхан охин хүүтэй адил хайр халамж хүртдэггүй, тэр бүхэл яг адилхан хоолч иддэггүй улс орнууд зөндөө байдаг. Хамгийн амар нь зарим эмэгтэйчүүдийг жирэмсэн байх хугацаанд нь хүйсийг нь одоо мэдэж болохгүй, охин байх юм бол үр хөндлөлт хийлгээ гэж шаардсан тохиолдлууд ч гэсэн бусад улс оронд олон жишээнүүд байдгийн байлээ. Заримдаа хүүгүүдийг одоо нөгөө сургуульд сурахад нь дэмждэг мөртлөө огтдоо боломж олгодоггүй, бас эрчүүдийг эмэгтэйчүүдээс илүү хүндэлдэг, бас ийм соёл давуу байдаг улс оронд эмэгтэй хүн болж төрсөндөө баяртай байх, өөрийнх нь үнэлэх үнэлэмж нь дээгүүр байх явдлууд ч гэсэн доогуур байх нь аргагүй шүү дээ. Тэгээд өсөж том болох үедээ эмэгтэй хүн болж төрсөн маань л төрсөн чинь танд ямар санагддаг вэ гэж би сонсогч танаас асуумаар байна. Та бас тэр мэдрэмжүүдээ давж гарч чадчихэв үү? Эсвэл яг энэ мэдрэмжүүдтэй итгэсэн хэвээр яваад байна уу гэж асуумаар байна. Тийм, тэгээд өөрийгөө үнэлэх үнэлэмжинд маань нөлөөлдөг маш олон хүчин зүйлс байдаг. Тэгээд хүүхэд байхдаа орхигдсон, сургуульдаа гадуурхагдсан, эцэг их багш нар одоо нөхөр, дарга, хамаатан садан найз нарын хин нэг нь байнга дээрлэхэж харьцсанаас болсон байж магадгүй. Тэгээс магадгүй та гадуурхагдсан, айж сэтгэлийн шарахтай одоо тэр зүйлүүдээсээ болоод гадуурхагдсан тийм айсан тийм сэтгэлийн шарахтай бас болцсон байж болно. Тэгээд ингээд ярихаар өөрийнхөө тухай бас ярьж байгаа юм шиг бас санагдаад байж магадгүй. Магадгүй хин нэгэн найз чинь ч бас санагдчих бас болох юм тий. Гэхдээ өнгөрсөнд юу ч тохиолдсон байсан. Өөрийгөө зөв
одоо төсөөлж илүү сайнаар хардаг болоход оройтой үгэ гэдгийг бас мэдэж авах хэрэгтэй. Тэгээд муугар хилдэг байсан тэр хүмүүст цаашид итгэх хэрэггүй шүү дээ. Зөв үнэлэмжийг бид нар хаанаас олж авдаг юм бэ? Хамгийн ихэнд хин нэг хүн өөрийг нь хайрладаг, үн цэнтэй гэж боддог гэдгийг л хамгийн эхлээд мэдэх нь чухал ахны. Хэдийгээр хинч чамайг хайрлахгүй байсан гэсэн бурхан чамайг хүн болгож төрүүлсэн, тэр чамайг хайрладаг гэдгийг би чамд дахин хэлмээр байна. Намайг хинч хайрладаггүй гэж хэлэх огтхон ч хэрэггүй. Хин нэг нь чамайг хайрладгүй, гэр бүлдээ хайрлагдах, найз нөхдөдөө хайрлагдах, бас тэжээдэг амтнаа ч гэсэн хайрлаж баяр хөөргийг мэдрэх зэрэг нь чамайг хайрлагдсан нэгэн шүү гэдгийг мэдрүүлэх бас нэгэн шалтгаан болж өгөх нэ. Хин нэг нь чамд байгаа сайн сайхан чанарыг чинь харж байгаа гэдгийг бас мэдээсэй гэж хүсэж байна. Үүний дараа өөрийгөө үнэлэх үнэлэмж маань бусдын хэлж байгаа үгнээс их шалтгаалдаг гэдгийг бас ойлгоорой. Тэгээ магадгүй та магтуулах дургүй нэгэн байж болох юм. Тэгвэл гэр бүл найз нөхдөөсөө ирж байгаа сайхан үг магтаалыг нэг сонсоод үзээрэй. Гадаад байдал, ажил эсвэл хийсэн зүйл чинь сайн ухаалаг байсан болохоор таныг магтсан байж болно. Ийм магтаалын үгнүүдийг хүлээн зөвшөөрөх нь өөрийн үнэлэмжээ өсгөх бас нэгэн хоол тэжээл гэж хэлж болох юм. Сайн сайхан үг сонсож байгаа хүн улам л хичээгээд гялалцаад байдаг. За тэгээд 3 дугаарт нь өөрийнхөө тухай сайн сайхан зүйлийг бас бодох хэрэгтэй. Толонд өөрийгөө нэг хараад үзээрэй. Өөрийнхөө юунд илүү дуртай байна? Тэрийгээ улам сайхан болгохын тулд нэг алхам хийгээд үзээрэй. Өөрийгөө хүндлэх юм бол, өөртөө арчаатай байх юм бол босож хүн ч гэсэн таныг хүндэлж эхэлдэг шүү. Тэгээ өдөр бүр амжилттай сайн хийж чадсан зүйлээ бас бодож өөртөө баяр хүргэж илүү сайн хийхийг бас хичээгээрэй гэж урамшуулмаар байна. Би чадахгүй гэж хэлэхээ зогсоогоод би хичээнэ гэдэг үгээр бас солиосоо гэж хүсэж байна. Тэгээ сайн өөрчлөлтүүдийг хийж байгаа өөрийгөө хөгжүүлэх тусам өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь шууд өсөх болно. Тэгээд өөрийнхөө төлөө болон бусдын төлөө өдөр бүр ямар нэгэн зүйл хийж байгаарэ. Хэрвээ тэгхийн бол сэтгэл зүрх чинь аз жаргалаар дүүрэн байх болно. Тийм тэгээд өөрийнхөө сайн хийж байгаа зүйлд анзаарч үнэлэх тэрийг үнэлэх хэрэгтэй. Би ер нь яаж амьдраад байгаагаа юм бэ гэж бас эргцүүлэн бодоход бас гэмгүй те. Хэрэв өөрийнхөө тогтоосон стандарт, итгэл үнэмшлэх дагуу амьдарч одоо байх юм бол өөрийгөө хүндлэн зайлшгүй зүүн хэрэг. Тэгэхээр би сонсогч танд хандан дахин хэлхийг хүсэж байна. Та бол үнэхээр үн цэнтэй хүн шүү. Бас бурхны хувьд ч гэсэн үн цэнтэй тэр нэг охин нь ахны. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгт маань үргэлжилж байна. Тэгээд эмэгтэй хүний нэг юм юу гэж үнэлж бас дүгндэг талаар бид нэр ярилцаж байна. Тэгээд яг энэ тухай ярилцаж байхад надад нэг асуулт төрөөд байна л та. Бидний эзэн Есүс Христ эмэгтэйчүүдийг юу гэж үздэг байсан болоо? Хэн гэж хардаг байсан болоо? Тэ? Есүсийн амьдарч байсан цаг үед эмэгтэйчүүдийг маш их дорд үздэг байсан шүү дээ. Түүхийг харах юм бол. Гэтэл Есүс эмэгтэйчүүдийг маш ихээр хүндэлдэг байсан. Тэгээд Есүс өөрөө бас Бурхны хөө, Бурхны хаанчлалыг тогтоохоор ирсэн, амлагдсан аврагч байсан тий. Тэр энэ дэлхий дээр амьдарч байсан, тэр бас хүнтэй л адилхан өгсөн. Гэхдээ тэр өхлөөс амьлсан. Одоо ч гэсэн тэр амьд байгаа. Есүс өөрийн үгээ бүх хүнд илгээсэн. Өөрийнхөө бүх дагалдагчдыг эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүйгээр зорилгынхоо нэг хэсэг байлгахаар бас дуудсан талаар Библиэд бичсэн байдаг. Есүсийн дагалдагчаа болгон дуудсан 12 элчүүдийн талаар бид Библиэс уншдаг штеп. Тэрэн дээр нэмээд эмэгтэйчүүдийн тухай ч гэсэн бас гардаг тий. Бүгд Есүсийн зааж байсныг суралцсан. Бас Есүс өглөөс дахин амьлсныг хамгийн эхлээд харсан хүн нь эмэгтэй хүн байсан тий. Ариун Библийн Лук номонд юу өгүүлсэнийг та бүхэн бас өмнө нь уншижсэн байх. Есүсийн энэ дэлхий дээр амьдралын тухай өгүүлсэн байдаг тий. Хэрхэн амьдарсан талаар. Тэнд Есүс эмэгтэйчүүдтэй уулзсан, тэдэнтэй ярилцсан, эмэгтэй хүний тухай сургаалт зөвлөлүүдээр ч гэсэн дурдсан байдаг тий. Тэгээ яг нийт Лук ном дээр 24 удаа эмэгтэйчүүдэд хандаж Есүс эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байсныг тэмдэглэн үлдээсэн байдаг байна. Тэр түүх болгонд л эмэгтэй хүний талаар эерэг зүйлийг хэлсэн байдаг. Хаанч хизээч эмэгтэй хүнтэй уулзах үедээ Есүс тэднийг үргэлж хүндэтгэж, хүлээн зөвшөөрч бас эмэгтэй хүнд мэдрэмжтэй хандаж байсан байна. Есүс эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж
би яагаад хэлсэн юм бэ? Юу гэж бодож ин гэрлээ. Тийм нөө эмэгтэйчүүд түүнд үйлчилж туслахыг хүсэж байгаа учраас Есүс зөвшөөрсөн байдаг. Тэгээд Есүс хүмүүст Бурхны тухай зааж дусгаад амархаар очсон газарт нь Мария, Марта хоёрын гэр байж таардаг тий. Тэгээд энэ тухай Библийн Лук номын 10 дугаар бүлгийн 38-аас 42 дугаар хэсэгт тэмдэглүүлсэн байдаг. Тэгээд хол зам туулж дагалдагч нартайгаа аяншиж ядарсан үед нь эмэгтэйчүүд тэдэнд өдөр тутмынхан хэрэгцээтэй зүйлийг нь бэлдэж өгч тусалдаг байсан гэж бичсэн байдаг. Би тэгэхээр Есүс яг нөгөө эр хүн гэдгээ мэддэг эр хүн байсан гэж ер нь боддгийн. Тэгээ эмэгтэй хүний нинжин сайхан сэтгэлийг найрсгаар хүлээн авдаг байсныг Лук номонд бичиж тэмдэглэж үлдээсэн байсныг харахад тэгээд бас Лукийн тэмдэглэж үлдээснээр нэгэн эмэгтэй тухай түүх гардаг. Тэр эмэгтэй өвдөг сөвдөн суугаад нулимсаараа Есүсийн хөлийг харчиж хөлд нь анхлын үнэрт тос түрхэж өгдөг түүх Лук номын 7 дугаар бүлэгтэр гардаг. Энэ эмэгтэй энэ үйлдэл нь Есүсийн анхаарлыг татахын тулд биш, харин гимшиж байгаагаа харуулсан болохыг энэ түүхийг бүхэлд нь харах юм бол бид нар ойлгоно тий. Есүс тэр эмэгтэйг ийм зүйл хийхийг зөвшөөрдөг. Гэхдээ Есүс сэжиглээд ч юм уу цэрвээгүй тий, харин зөвшөөрсөн байх нь. Харин ч найрсгаар түүний яг тэр гимшлийг хүлээн авсан. Хинч намайг байгаагаар минь хүлээж авахгүй байхад Есүс хүлээн зөвшөөрдгөө гэд бодохоор миний сэтгэл одоо хүртэл үнэхээр амар тайван аз жаргалаар дүүрэн болтгоо. Тийм тэгээд Есүс зүгээр нэг хүлээн зөвшөөрсөн биш те. Нийгэмдээ болон шашны дарамт хүлээстэй байгаа эмэгтэйчүүдэд мэдрэмжтэй хүнлэг хандсан байгаа. Тэр асуудалт дарамтуудыг нь шийдэж өгсөн. Тэгээд Есүс өрөвдөн халамжилсан байгаа юм. Есүс эмэгтэйчүүдийн хүлээлт найдварыг хэрхэн ойлгож байсан талаар дахиад нэг төгсд бүгдээрээ сонсцгоё. Нэг өдөр Есүс Петр хэмээх дагалдагчийнхаа гэрт очилдог. Тэр үед Петрийн хадам ээж өвчтэй байж таарна. Тэгээд дундад Азад гэрийн эзэгтэй хүн өвдсөн байсан ч босож цочондоо цай унд өгөх тийм яс уламжлал байдаг байсан байна. Ялангуяа зочин нь эрэгтэй хүн байх юм бол шүү дээ. Тэгээд Есүс зүгээр нэг энгийн зочин байгаагүй. Бурхны хуулиудыг заадаг багш буюу тухайн үед дуудагддаг байсан раби гэж нэрлэгддэг нэгэн байсан. Тийм болохоор Есүс айлд явж ороод духлан сууж надад хоол хийгээд айл гэж хэлэх бүрэн эрхтэй гэж хэлэхэд ер нь болно тий. Гэхдээ Есүс Петринд очиод тэгж ерөөсө хандаагүй. Юу ч шаардаагүй, юу ч хэлээгүй. Харин дэлхийн оронд Петрийн хадам ээж дээр хурч очиод гар дээр нь гараа түн дээр тавиад түүнийг яг тэр нөгөө өвчнөөс нь эдгээс нь түүх гардаг тий. Есүс өөрөө тэр эмэгтэй туслахаасаа өмнө түүнийг өөртөө үйлчил гэж ерөөсө шаардаагүй талаар Марк номонд өгүүлсэн байдгийг. Тэгээ гэрлээ чи хардаа энэ бид нарт бүгдд маань зориулсан хичээл байгаа зү тий. Бид Есүст үйлчлэх гэж хичээхээс өмнө зүрх сэтгэл сүнсийг минь эдгэх боломжийг нөгөө Есүс тавьж өгөх хэрэгтэй байна. Тэгээ өдөр бүр Есүсийн өмнө залбиралтайгаар очиж гим нүглээ гимшин түүний уучлалыг хүлээн авах хэрэгцээ бид нарт өдөр болгон байдаг байна. Тэгээ үүний дараа бид энэ дэлхий дээр Есүсийн төлөө үйлчлэх боломжтой болдог байна. Тэгээд Бурхны үг болох Библиэд байдаг өөр нэг түүхийг бас хуваалцъя. Тэгээд ариун өдөр гэж нэрлэгддэг Сабат өдөр болж исэн. Тэгээд Есүс Капернаум дахь мөргөлийн өргөөнд Бурхны тухай зааж байлаа. Тэгээд 18 жилийн турш муу сүнснээс болоод тахир дутуу болсон байсан нэгэн эмэгтэй тэнд байсан. Тэгээд түүний нуруу бүхтийж өөрөө тэнийж чадхааргүй болсон байваа. Есүс тэр эмэгтэйг хараад өөрлөгөө дуудаад эмэгтэй та энэ хүнд өвчнөөсөө саллаа гэж хэлдэг. Тэгээд түүн дээр гараа тавьмац эмэгтэй идгэрч нуруу нь тэнийж чаддаг болоод бурханд талархал магтаалыг өргөжээ. Тэгээд ариун өдөр гэж нэрлэгддэг амралтын өдөр Есүс хүн эмчилсэнд шашны удирдагч нар ихэд дургуутсаж тэр өдөр ямар ч ажил хийж болохгүй гэж тэд номлодог байсан. Тэгээд Есүс тэдэнд хоёр нүртнүүд амралтын өдөр байлаа ч гэсэн та нар илжиг үхрээ уяанаас нь тайлаад услахаар авч явдаггүй билүү. Тэгээд Сатан Авраамийн үр сад болох энэ эмэгтэйг 18 жилийн турш зовоосон байна. Энэ эмэгтэй амралтын өдөр Сатанаас чөлөөлөгдөж болохгүй юу гэж
хэлдэг. Тэгээд Есүсийг эсэргүүцэж байсан хүмүүс үүнийг сонсоод таг дуугүй болж гайхамшиг үлдгийг нь харж байсан хүмүүс баярлжээ гэсэн тийм хэсэг гардаг. Энэ төвх юу н гайхалтай юм бэ гэдгийг та хараахан ойлгохгүй байж магадгүй. Есүс нийгэм тогтсон дүрм журмыг, хатуу дүрм журмыг яг энэ түүхээс харах юм бол зөрчсөн тий. Юуны түрүүнд Есүс эмэгтэйчүүдийн байх ёстой газар болох өрөөний хойд мухраас эрчүүдийн байх урд игнэрөө тэр эмэгтэйг дуудаж гаргаж ирсэн байна шүү дээ. Нэг эмэгтэйд туслахын тулд юудичүүд эрхэмлдэг Бурхны өөг зааж байгаа цагийг тасалдуулсан байгаа зү тий. Энэ түүхийг харах юм бол хоёрдугаарт Есүс тэр эмэгтэйтэй ярилцаж байгаа нь л хүмүүсийг гайхшруулж байгаа юм. Есүс тэр эмэгтэйг танихгүй шүү дээ. Тэгээд гараараа хурч тэр эмэгтэйд бүр гараараа хурч тий. Яг Есүсийн амьдарч байсан цаг үед фарисей хүмүүс хуулийг их хатуу чанд дагдаг байсан. Тэгээ эмэгтэй хүн рүү хардагчгүй тий, ихцэлж хардагчгүй. Эмэгтэй хүн өмнөөс нь явж байгаа харагдах юм бол тэд нүдээ тас анаад замаа буруулаа алхахдаг байсан гэд бодлоо. Тэгээд хан мөргөх юм уу янз бүрийн юмд тэглэж очиод хөөхнийц болох нь инөөхөнд шүү дээ тий. Гэтэл Есүс эмэгтэй гэдгээхийн тулд гараа түнд зүгээр л хүргэсэн байж шүү дээ. Тэгээ бүр зогсохгүй олон нийтийн дунд эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа Есүс харуулсан тий. Мөрөглөө өргөнд байсан ирчүүд тэр эмэгтэйг юугаа хийж яваан болоо гэж бодчихсон байх л та магадгүй энэ үед тий. Энэ эмэгтэй ямар нэг амтнаас илүү үн цэнтэй. Энд чинь хүн штэ амтан биш гэдгийг те Есүс харуулахын тулд магадгүй харилцсан байх. Авраамийн үр удам гэж хэлснээрээ Есүс түүнийг Бурхны одоо нөгөө сонгосон ард түмний дунд байх зохистой гэдэг эрхийг нь сэргэж байгаа. Зөв. Хожим яг тэр эмэгтэй итгэлийн хүмүүсийн нэгэнд болсон байдаг. Талаар Библиэд гарсан байдаг. Тийм байна те. Энэ их чухал үйл явдал болсон байна те. Яг гэвэл нөгөө Есүс эмэгтэйн авралын төлөө өөрийнхөө хүслээр одоо амиа эрсдэлд оруулж байгааг бас харуулж байна те. Тэгээд өвчтөе эмэгтэйд нэгүүлсэнгүй өрөвч хайраар хандсанараа Есүс одоо Есүс эсэргүүцэж байсан хүмүүсийг дуугүй болгож чадсан те. Нөгөө талаараа энэ нь түүнд дайснуудыг нь нэмэгдүүлээ зогсохгүй эцэст нь тэр дайснууд Есүсийг хөнөөх ажлыг одоо эхлүүлж оролцсон байдаг. Тэгээд Есүс хизээч эмэгтэйчүүдийг ялгарлаж, гадуурхаж, дорд үзэж байгаагүй гэдгийг энэ зүйлээс та харлаа. Тэгээд баг балчир ээжтэйгээ байх цагаасаа л Тэнгэр өөд яг хүртлээ эмэгтэйчүүдийг урамшуулж, хүлээн зөвшөөрч байсан. Тэгээд итгэлтэй байгаагийнхын төлөө магтаж, нэг эмэгтэйд хувьчлан сургаал заасан байдаг. Тэгээд яг л ирчүүдэд хандаг шигэ тэдэнд бас одоо сургаалыг зааж ойлгох чадварыг нь одоо хүндэлж байсан Есүс тий. Тэгээд Есүсийн ярьсан түүх дотор эмэгтэйчүүдэд итгэж хандсан, хичээнгүй ажилласан, сайн үлгэр дуурайл болсон түүхүүд бас олон байдаг. Тэр цаг үед Есүсийн ярихыг сонсож байсан эмэгтэйчүүд бие биерүүгээ хараад инээмсэглэж байсан байхаа гэж би бас боддتي. Тэгэхээр бид Библиэс Есүс эмэгтэйчүүдийг ямар их хүндэтгэж бас үн цэнтэй тооцдог байсныг бас эмэгтэйчүүдэд зааж уучлж идгээж бас хүлээн зөвшөөрснөөрөө өөрийнхөө амь насыг ч гэсэн эрсдэлд оруулж байсныг бид нэр харж олно тий. Нэг удаа завхаарч байгаад баригдсан эмэгтэйг алах гэж байсан ирчүүдээс Есүс авардаг тий. Есүс тэдгээр ирчүүдийг амьдралдаа хэрвээ чи гин нүгэл үлдэж байгаагүй бол энэ эмэгтэй рүү чулуу шидэж болно гэж хэлсэн байдаг. Тэнд угаасаа гим нүгэл хийж байгаагүй нэг ч хүн байгаагүй шүү дээ. Хинч чулуу шидэж зүрхлээгүй. Харин Есүс эмэгтэйг үхлээс авраа зогсохгүй цаашид ямар ч нүгэл бүү үлдээ гэж хэлдэг тий. Тэр эмэгтэй амьдрах Есүс болохоор тэр эмэгтэйд амьдрах боломжийг өгөө зогсохгүй нэр хүндийг нь ч гэсэн бас сэргээж өргөж өгсөн байх нь. Есүс эмэгтэйчүүдийг халамжилсан харин одоо тэр эмэгтэйчүүдийг халамжилсан Есүс харин одоо ч гэсэн чамайг, намайг бас биднийг халамжилж санаа тавьсаар байгаа. Өнөөдөр ч гэсэн Есүсийн халамж хэвээрээ хизээч өөрчлөгдөөгүй. Тэр хайрлаж бас халамжилдаг, бас өрөвддөг, бас идгээдэг, бас бидний эзэн тэр бол аврагч. Ийм удирдагч, ийм аврагчид та өөрийгөө даатгахгүй байхын аргагүй биш гэж. Тэгээд сонсогч та өнөөдрийн одоо сонссны дагуу Есүсийг дагах урам зориг
авсан бахаа гэж бас итгэж байна. Тэгээд Бурхан танд маш их хайртай. Тэгээд Бурхан Есүсийг биднэлүү илгээсэн. Тэр таныг хайрладаг, хүлээн зөвшөөрдөг, өргөдөн инэрдэг гэдгийг өнөөдөр бид нэр сонслоо. Тэгээд магадгүй та Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээн аваагүй байгаа бол цаашид Есүсийг дагах шийдвэрийг өнөөдөр гаргаасай гэж бас хүсэж байна. Тэгэхээр сонсогч та дараагийн нэвтрүүлэг хүртэл өнөөдрийн нэвтрүүлгийн ярилцсан зүйлсийн талаар нухацтай бодоод үзээрэй. Таач бас Бурханд үнцэнтэй тэр нэгэн шүү гэж урамшуулмаар байна. Тэгээд сонсогч та бидэнд цагтал мессеж болоод утсаар холбогдож өөрийн түүхүүдээ бас хуваалцаасай гэж хүсэж байна. Бас асуух зүйл ч юм уу сэтгэл залбирал байх юм бол санаа зовлтгүй бидэнтэй холбогдоорой. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Бурхан таныг ивэх болтугай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.